Тессалоникийн чуулганд бичсэн Паулын 2 дахь захидал. Паул энэ хотын итгэгчдэд хандан бичсэн эхний захидалтаа чуулганд тулгарсан асуудлыг хүндсэн билээ. Гэтэл өнөөх асуудал нь шийдэгдээгүй дээр бүр дорцсон гэх мэтэ Паулд хүрсэн. Хавчлаг зовлон улам бэрх болохын зэрэгцээ Тессалоник хотын итгэгчид төөрөгдөн уймж Есүс иргэн ирэхээс айж төгших болсон тул Паул энэхүү богино захидыг тэдэнд илгээжээ. Захидал үндсэн 3 хэсэгтээ чуулганд тулгарсан 3 асуудлыг энд хүндсэн. Юун түрүүнд Паул хавчлаг зовлон эдэлж буй тэдэнд итгэл найдварыг тунхаглаад дараа нь ирж буй эзний өдрийн тухай тодруулан тайлбарлсан. Тэгээд эцэст нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй зүгээр суудаг хүмүүст онцгойлон шаардлага тавьж сануулга өгчээ. Хэсэг тус бүрийн төгсгөлд товч залбирал бий. Залбирлын эхэнд Паул Тессалоник хотын итгэгчдийн үл ганхах бат итгэл, хайр болон төсвөр төвчээрт талархан залбирсан. Тессалоник хотын Христэд итгэгчдийг тентхийн Грек, Ром болон бүр еврей иргэд хүртэл улам их дарлан хавчих болсныг Паул сонсоод ширүүн хавчлаг дарлал дор буй шашны цөөнх болсон тэд нөхцөл байдалд дордвол итгэлээс няцахгүй гэдэгт Паулын санаа зовж байлаа. Тийм ч учраас Паул эхний загталтаа дурдсанчлан тэд Есүстэй холбоотой учраас зовж шаналж байгааг нь сануулсан. Энэ бол Бурхны хаанчлалд гар бие оролцож буй хэрэг юм. Есүс загалмаад цовдлогдсон зовсноороо хаанд өргөмжлөгдсөн. Тиймээс түүний дагалдагчид Есүсийн хүчирхийлэл хэрэгэлдэггүй дэвчээртэй байдлыг нь даган дуурайж байж энэ дэлхийг ялснаа харуулна. Гэхдээ энэ зовлон үрд үргэлжлэхгүй гэдгийг Паул тэдэнд сануулсан. Есүс иргэн ирээд тэднийг дарлаж гэмгүү нэгний цусыг урсгасан бүх хүнийг шудраг үннээр шүүх болно. Тэдний хүртэх шийтгэл нь эзний оршихуй ба түүний хүчний алдраас салах юм гэдгийг Паул онцлон хэлсэн. Есүсийг үл ойшоосон хүмүүсийн хувь тавилан яах бол гэдэг талаар Паул огт таамаглаагүй. Тэд насан туршдаа Есүсээс хол байхыг хүссэн. Эцэст нь тэдний хүсэл биелж, бүтээгч эзэн хаанаас үрд тусгаарлагдаж ямар ч харилцаагүй болно. Паулын хувьд үүнээс илүү сүрэл гэж үгүй. Бүхий л амьдрал, хайрын ундрах болсон Есүсээс салж тусгаарлагдана гэдэг нь өөрөө өөрийгөө устгаж буй хэрэг. Ийм бичснийхаа дараа эзэн тэдний бэрхшээл зовлонг ашиглан зан чанарыг нь өөрчилж Есүсийн нэрийг өндөрт өргөсөн амьдралыг өгөх болтугай хэмээн Паул залбирсан. Үргэлжлүүлэн Паул Есүсийн иргэн ирэх тухай мөн эзний өдөр юу болох талаар бичжээ. Тессалоник хотын итгэгчид дундаас зарим хүмүүс Паулын нэрийг барин буруу мэдээлэл түгээж хүн төрлөختний муу муухайг шүүх эцсийн шүүлт буюу эзний өдөр аль хэдийн ирчихсэн гэж ярьж байв. Тэд бүх зүйлийн төгсгөл болох тэр өдрийг таамаглан хэлж бусад Христэд итгэгчдийг айдас давтуулсан гин. Яагаад гэдг нь тодорхой. Харгас ширүүн хавчлаг дор байсан тэдэнд Есүс аль хэдийн хулгайч мэт шөнөөр ирсэн гэдэг үг тун хүчтэй туссан. Тэд хаягдан үлдэж Есүс Тессалоник хотынхныг зовлон шаналлд нь орхисон биш үсттэй. Иймэрхүү ярианд Паул ихэд игдүцдэг байв. Учир нь үүгээр түүний сургаалыг говьулсан. Есүсийн эргэж ирэх тухай сонсоод итгэгчид айх бус харин итгэл найдвар өвөрлөх учиртай. Тиймээс Паул Тессалоникт байхдаа тэдэнд Есүсийн эргэж ирэх тухай юуг зааж байснаа сануулan хураангуйлж бичсэн. Бүр маш товч бичсэн тул энэ хэсгийг тайлж унших, тайлбарлахад амаргүй. Гэхдээ Паул эртний иш үзүүлэгч Исая, Даниэл нарын үгнээс иш татан Небухаднесар болон Умардын хаантай адил Бурхны эсрэг дэрслэгч удирдагчид төрөн гарч энэ дэлхийн ус гүрнүүдийг захирсаар байх болно гэдгийг тодорхой хэлсэн. Мөн тэдгээр хаад өөрсдийгөө бурхад гэж өргөмжилсөн. Харин Паулын хувьд тэдгээр эртний хаадын амьдрал болон иш үзүүлэг нь түүний цаг үед амьдарч байсан Калигула, Херо зэрэг Ромын эзэн хаадын амьдралд ч давтагдж байсан ба цаашдаж давтагдах болно. Бурхны эсрэг дэрслэгч хаан хорон муугаар өөрийгөө хүчрхжүүлж эзний бүтээсэн дэлхийг сүрэл хүчирхийллээр дүүргэх үед түүх оргил зэгтэй хүрнэ. Гэхдээ энэ нь үрд үргэлжлэхгүй. Есүс иргэн ирээд тэрхүү дэрслэгчтэй болон бузар муутай эвлэрсэн хэн бүхэнтэй нүүр тулж өөрийн хүмүүсээ чөлөөлнө. Паул хожмын уншигчд нь дэлхийн төгсгөлийн тухай элдв онол дэвшүүлэг гэсэндээ бус харин Тессалоникийн итгэгчдийг тайлхруулах гэж ийм бичсэн. Түүнээс гадна Есүс эргэж ирэх нь бүх хүнд мэдэгдэх үйс тодорхой байх тул түүнийг ирснийг нь мэдэхгүй өнгөрчихвээ гэж бүү айцгаа хэмээн Марк 3 дугаар бүлэг дээрх Есүсийн сургаалаас Паул энд иш татсан. Тиймээс Есүс тэднийг чөлөөлөхөөр эргэн ирэх хүртэл итгэлдээ үнэнч байх нь л чухал хэмээжээ. Ингээд төгсгөлд нь Есүс болон Бурхан эцэг Тессалоник хотын итгэгчдийг Есүсийн замаар тууштай явхад тайтгаруулж зоригжуулах болтугай гэж залбираад сүүлийн сэдэвтэ орно. Энэ бол зүгээр суудаг хүмүүс төгсөн сануулга. Тэд залхуу биш. Харин
Хариуцлагагүй ажил хийх хэрэгцээгээ хангах хүсэлгүйгээсээ болж хувийн амьдралынх нь хөл толгоо нь олдгоо байсан хүмүүс юм. Паул энэ тухай өмнөх загталтаа дурдсан боловч энэ асуудал улам даймжирчээ. Энэ чуулганы зарим хүмүүс яагаад ажил хийхээс татгалзаж байсан нь тодорхойгүй. Магадгүй өмнөх асуудалтай холбоотой байж болох юм. Нэгэнт Есүс удахгүй ирэх хэмжин ажил хийж энгийн амьдрах шаардлагагүй гэж бодсон ч байж болно. Гэхдээ энд Паул тухайн үеийн Ромын соёлд түгээмэл байсан ивент итгэгчийн асуудлыг түлхүү хүндсэн байх. Тэр үед Ромын хотуудад амьдарч байсан ядус баячуудын зараал буюу хувийн туслах болдог байжээ. Баячууд тэдэнд үе шан харамж өгөх боловч хариуд нь маш олон зүйл шаарддаг байв. Заримдаа зараалууд нь ивент итгэгчийнхээ ёс бус үйлдэлд нь оролцох хэрэгтэй болохоос гадна авдаг хөлсөн ч тогтворгүй байжээ. Тиймээс Паул тэр хүмүүсийн тухай хэлэхдээ та нарын дундаас зарим нь залхууран амьдарч ажил огт хийхгүй харин бусдын хэрэгт оролцож байна гэжээ. Паул тэдэнтэй хамт байхдаа ямар үлгэр дуурайлал үзүүлснээ энд бичсэн. Тэр тэднээс огт мөнгө гуйж байгаагүй. Харин ч Тессалоникчуудад үнэгүй үйлчлэхийн тулд хар ажил хийж хувийн хэрэглээгээ өөрөө хангаж байсан юм. Энэ бол төгс жишээ гэж тэр хэлсэн. Есүсийг дагдаг хүн түүний бусдын төлөө өөрийгөө зориулдаг хайрыг даган дуурайж, шаргуу хөдөлмөрлөж, өөрийн хэрэгцээгээ хангахаас гадна бусдад ивэл болох ёстой. Ингээд энэ хэсгийн төгсгөлд зовлон шаналл эргэлзээнд төөрч буй Тессалоникийн итгэгчдэд эзэн Есүс Месиягаар дамжуулан Бурхан амар тайвныг өгөхийн төлөө залбирчээ. Тессалоникийн итгэгчдэд хандан бичсэн энэхүү богино загтлаас анхан үеийн Христэд итгэгчид Есүсийн эргэн ирэлт болон эцсийн шүүлтийн тухай бодохдоо дэлхийн төгсгөл хизээ болохыг таамаглдаггүй байсан нь харагдана. Харин эдгээрийн тухай бодох үед ялангуяа хавчлаг дарлал дор байсан итгэгчдийн Есүст итгэх итгэл үнэнч байдал нь батжиж найдвар нь бэхждэг байсан юм. Тиймээс дараа үеийн итгэгчид хавчлаг зовлон туулж буй хэсгээс үл хамааран бид найдаж буй зүйлийнхээ төлөө амьдрдаг гэдгийг тус загтал сануулдаг аж. Тессалоникт бичсэн 2 дахь загтал ийм л гайхалтай загтал юм шүү.